Та бидний өдөр тутмын амьдралыг хэмжил зүгүүгээр төсөөлшгүй. Хүн төрлөختөн анх худалдаа арилжаа хийж эхэлсэн цагаас хэмжлийн нэгдмэл байдлыг бий болгох хэрэгцээ гарч, улмаар нэгжийн хэмжээг бүгд нэг утгатай ойлгох олон улсын нэгжийн систем бий болжээ. Өнөөдөр бидний худалдан авч буй бүх зүйл хэмжих хэрэгслээр хэмжигдэж байна. Хэмжил нь төлснийхээ хэрээр авах итгэлцлийг төрүүлж, шийдвэр гаргахад туслана. Килограммын эталоныг бид туухаагаар төсөөлдөж, бодит утгыг бланкийн тогтмол дээр үндэслэн гаргадаг. Цаг хугацаа бол алт. Хугацааны 1 секундыг бидний төсөөлснөөс хэдэн мянга дахин хурдтай атом жижиг хэсгийн хэлбэлзлийн давтамжаар тодорхойлдог. Машины дугуйны эргэлтээс хамаарах импульс мэдрэгч хурд хэмжигчийн радио давтамжийг секундын нарийн хэмжилтгүйгээр батлах боломжтой. Тээврийн хэрэгслийн гол хөдөлгөгч хүч болох шатхууны хувийн жин цаг агаарын нөлөө орц найрлагаас шалтгаалan өөрчлөгддөг учраас шатхуун түгээгүүрийг жилд 2 удаа баталгаажуул. Эзэл хүн, нягт, даралт зэрэг уламжилсан нэгжийн хэмжилт үүнд маш чухал үүрэгтэй. Бидний амьдралын чухал хэрэглээ бол ус, дулаан, эрчим хүч. Таны хэрэглэсэн усны зарцуулалтыг нэг ч хугацаанд урсан өнгөрөх эзэл хүний хэмжээгээр тогтоодог. Иймээс та усаа хэдий их хугацаагаар урсгах нь төдий чинээ төлбөр нэмэх. Харин цахилгаан эрчим хүчийг киловатт цагаар хэмждэг. Энэ нь танаад ирж байгаа хүчтэй хэрэглэж байгаа цахилгаан хэрэгслийн гүйдлээс хамааралтай байдаг. Чадвал, эсэргүүцэл зэрэг хэмжигдэхүүний үндэс нь эгэл цэнгийн урсгал буюу гүйдлийн нэгжийн эталоноос хамаарна. Бидний хүрээлэн буй орчин, цаг агаар, эрүүл мэндийн хяналт, энерги, дулаан гээд шууд болон шууд ус байдлаар нөлөөлөх хэмжигдэхүүн бол температур. Химийн хэмжил зүй, бодисын судалгаа, шинжилгээч мөн адил таны амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжилд өргөнөөр ашигладаг зайн хэмжлийн багж нь метрийг сая хуваасандаа тэнцэг өөрчлөлтийг хэмжих маш нарийн мэдрэмжтэй. Технологийн дэвшлэлээр лазерыг бий болгосноор метрийн эталоныг гэрлийн хурдаар тодорхойлох болсон. Хэмжлийн нэгжийн эталон нь үнэн зөв байхын тулд тэдгээрийн утга нь үндэсний болон олон улсын эталоноос нэгж дамжуулсан байна. Өөрөөр хэлбэл хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт, итгэмжлэгдсэн лабораторийн үр дүн нь үндэсний эталоноос хамааралтай байхыг хэлнэ. Стандарт хэмжил зүйн газрын хэмжил зүйн хүрээлэн бол нэгж дамжуулалтын тогтолцооны үндсэн төв бөгөөд улсын анх дахь, хоёр дахь эталоныг энд хадгалж хөгжүүлж байна. Дэлхийд даяар асар их бүтээгдэхүүн, цахилгаан, байгалийн хэв, улс улсын хөлөг дамжин арилжаалагдж байна. Найдвартай хэмжлийн системийг бүрэн хэрэгжүүлснээр худалдаан дах техникийн саадлыг арилгах болно. Бид олон улсын худалдааг нийлүүлэгч болон хэрэглэгчдэд шударга, найдвартай, аюулгүй байлгах хэмжил зүйн салбарын нөлөөг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.